Өвчтэй тэнгэр телевиз COP17 ногоон бүсэс та бүхэнд яг одоо хүрж байна. За энэхүү байгаа павильонд бол Монголын дотоодын бас компаниуд, хувийн хвшлийнхэн нийслэлийн одоо засгийн газартай хамтран бас байгуулсан төсөл хөтөлбөрүүдэд санаачлан энэхүү танилцуулж байна. За бид яг одоо тэгвэл хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Хишээ Сүрэнтэй ярилцах гэж байна. Өдрийн мэнд хүргэе танд. За танд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага яг Баян хошуунд хөгжлийн үүр төв байгуулсан гэсэн энэ талаар мэдээллийг бидэнд эхлээд өгөөч та. За өсвөл хөгжлийн төв маань бол Rio Tinto Монгол нийслэлийн бизнес инновацийн төвтэй хамтарсан ийм дэд төв дээр Баян хошуу дэд төв дээр байрлаж байгаа өсвөл хөгжлийн төв маань бол байгаа. Энэхүү өсвөл хөгжлийн төв дээр бол жижиг дунд бизнес эрхлэгчид бол бүтээгдэхүүн хөгжүүлээд бүтээгдэхүүнээ одоо цаашаа одлон борлуулах мөн одоо бизнестэй холбоотой бизнесийн менежмент за тэгээд бизнесийн одоо бүрхий л одоо чиглэлээр бол сургалт зөвлөх үйлчлэгээ бол авдаг. За өнөөдөр бол энэ ногоон бүс дээр бол манай одоо тэнд өсвөл хөгжлийн төвийн маань бизнес эрхлэгчид бол бүтээгдэхүүн үйлчлэгээ бол танилцуулж байгаа. За тэгээд та бүхэн одоо өнөөдөр харах юм бол энд өсвөл хөгжлийн төвийн маань одоо боожигч нар буюу жижиг дунд бизнес эрхлэгчид маань өөрсдийн бүтээгдэхүүн үйлчлэгээ өнөөдөр ногоон бүс дээр танилцуулаад олон нийтэд бол энэ өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бас зуршлан таниулах ийм боломж бас нэгдэж байгаа гэсэн. За манай хөгжлийн шийдэл төрөөс байгууллагын хувьд бол яг энэ үйл ажиллагаа бол бүхэлд нь ингээ хариуцаад явж байгаа. Бизнесийн зөвлөх үйлчлэгээ, сургалт мөн энэ бусад үйл ажиллагаанууд бол явуулж байгаа. Тэгээд энэ бизнесээсээ гадна энэхүү өсвөл хөгжлийн төв дээр бол community center буюу тэр хавийн иргэдийг ер нь бол энэхүү төв дээр илүү одоо нийгмийн оролцоотой байх энэ чиглэлээр бол үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Тэгэхээр тэнд байгаа Баян хошууны тэр одоо алсагсан дүүрэгт бол иргэд маань бол одоо ингээд бас хотын төвийн үйлчлэгээтэй адил хэмжээний үйлчлэг бол ингээд одоо хөтөж чаддаггүй. Ингээд тойргийн гадна талд үлдээд байдаг. Тэгэхээр эдгээр иргэдэд хурж өгшлөх мөн одоо сэтгэл зүйн сургалт, англи хэлний сургалт, жижигчүүгийн сургалт гэх мэтлийн олон үйл ажиллагаа бол энэ Баян хошуудын төв дээр бол явж байгаа. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг бол Rio Tinto Монгол бол санхүүжүүлээд за нийслэлийн бизнес инновацийн газар за манай хөгжлийн шилдэг хүмүүс байгууллага бол гүйцэтгэгчээр ингээд ажиллагаа гэсэн. Өнөөдөр та бүхэн харах юм бол энэ манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчлэгээнүүд гарсан байгаа. За зарим бүтээгдэхүүн үйлчлэгээнүүд бол илүү одоо байгаль орчинд ээлтэй ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ бол одоо шинэ дэлгэцсэн байна. Жишээ нь тэр тэнд байж байгаа тор бол одоо гурилын будааны одоо энэ хаягдал уутыг ашиглаад одоо ингээд тор үйлдвэрлээд ингээд олон нийтэд ингээд хулан борлуулж байгаа шийдэ. За энд бол одоо манай хөгжлийн бишэлтийн иргэдийн холбооны одоо үйлдвэрлэж байгаа бас тэдний бүтээгдэхүүн бас энэ танилцуулагдаж байгаа. За энд мөн одоо бас манай жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдийн одоо чатарганы одоо жишээ нь тэр хальс буюу одоо үүрэг тэр хаяглаар бол бичээн үйлдвэрлэж байгаа. Тэгээд тэр бичээнээ бас энд байршуулсан байгаа. Тэгээд эндгээр зарим бизнесүүд маань бол одоо ESG буюу бас байгаль орчинд ээлтэй тэмдгийг аваад одоо care for буюу сүлжээ дэлгүүрүүдэд болсон амжилттай бас зараад борлуулад ингээд явж байгаа энэ бизнес байна. За энд бол одоо жишээ нь хаягдал гялгар уутыг ашиглаад буцаад одоо энэ гялгар ууд үйлдвэрлэдэг ийм бас бизнес байгаа. Тэгээ энэ бизнесийн хувьд бас нэг давуу тал нь бол эднийх байшингийнхаа үйлдвэрийнхаа дээвэр дээр нарны панел тавиад тэгээ буцаагаад одоо сард бол 10 орчим сая төгрөгийн цахилгааны төлбөр төлдөг байсан бол одоо ерөөсө 800 орчим мянган төгрөгийн цахилгааны төлбөр бас гаргаа явж. Өөрөөр хэлбэл нөгөө төвийн шугамтай ингээд хоёр талаа тоолвраар ингээд ажиллаад ингээд тогны мөнгө маш хэмнээ явж байгаа. Энийхээ хажуугаар дахиад хог хаягдлыг ашиглаад ингээд тор үйлдвэрлэл явж байгаа. Ийм бизнес өнөөдөр ингээд бизнесээ танилцуулж байгаа. Ийм үйл ажиллагаа болж байна. Иргэд ер нь энэ хөгжлийн одоо үр төв дээр өөрсдөө хэр их ирж бас хандж байна, хэр хамтран ажиллах сонирхолтой байна. Нөгөө талаас сонирхлоо илэрхийлээд бас бодиттой оролцох боломж нь ирэнэ. За Баян хошуу дэд төвийн хувьд бол алсагсан дүүрэг байж байгаа. Тэгээд яг энэ төв дээр бол маш олон бизнес эрхлэгчид биднэрт хандж байгаа. Өдөрт бол ойролцоогоор бол ингээд нийтдээ бол баг өдөртөө л ихэд 300-аас 400 заримдаа ингээд 500 хүн гэдэг нь байнга орж гарч байгаа гэсэн. Энэ донд бол өрхийн бизнес эрхэлж байгаа, эмэгтэйчүүдийн бизнес эрхэлж байгаа. Маш олон бизнесүүд биднэрт хандаад бизнесээ хөгжүүлмээр байна, бүтээгдэхүүнээ хөгжүүлмээр байна гэдэг ингээд ирдэг. Эдгээр эдгээр бизнесүүдийн гол тулгарч байгаа асуудал нэгдүгээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт байгаа. Бүтээгдэхүүн хөгжиж хэрэглэгч өөрөө худал тэрийг сонирхож бодож байгаа. Тэгэхээр бидний хамгийн ихний зүйл бол бүтээгдэхүүн нэхлээ хөгжүүлэх. Тэрний дараа бол одоо хэдүүлээ энэ бүтээгдэхүүнийг худалдан борлуулах. Энийг дагаад араас нь одоо нэг санхүүгийн асуудал босч ирдэг. За тэгвэл одоо энэ бүртгэлээ яаж хөтлөх юм? Санхүүгийн тайлангаа яаж гаргах юм гэх юм уу тий. Ингээд цогцоор нь бид нар бол эдгээр бизнес эрхлэгчдэг бол дэмжиж явж байгаа. Тэгэхээр маш олон бизнес эрхлэгчид бол биднэрт хандж байгаа. Нөгөө талдаа нөгөө хүүхдүүдтэй бас эцэгчүүд бас байж байгаа. Тэгэхээр энэ Баян хошуу дэд төв дээр бол хүүхдүүдэд авчирсан ч гэсэн хүүхдүүдээ нэг бол англи хэлний сургалтанд суулгаж болно. За JET одоо Монгол бол маш олон танигдсан ийм сургалтын төв байж байгаа. Тэгээд JET-тэй бол бид нар хамтарч байгаа. Тэгэхээр JET бол англи хэлний сургалтаа явуулж байна.
За жижигцүгийн холбоо бас бидэртэй хамтарч ажиллаж байгаа. Жижигцүгийн холбоо одоо магадгүй одоо тэнд одоо спортоор бас хичээллүүлж байгаа. Мөн одоо жоохон хүүхдүүдтэй эцэг эхчүүд бол хүүхдээ бас асрах хэсэг бас энэ дэд түв дээр байрлаж байгаа. Тэгэхээр энэ асрах хэсэг дээр бол одоо хүүхдээ одоо тэнд саатуулаад тэгээд өөрсдөө бол бизнесийн сургалтууд суух өөр бусад одоо манай үйлчлэгчид хамрагдах ийм боломж бол нэгдэж байгаа. Тэгээд энэхүү бас боломжийг нээж байгаа Риотын төв Монгол болон одоо нийслэлийн бизнес инновацийн газарт бол баярлалаа гэж хэлье. Энэ төвийг ер нь цаашид бас өөр сумдад магадгүй цаашлаад бүр одоо орон нутгийн хэмжээнд тэгж өргөжүүлэх төлөвлөгөө байгаа болов? За өнгөрсөн 7 хоногт бол нийслэлийн засаг дарга манай төвөөр бол ажиллаад явсан байгаа. Тэгээд нийслэлийн засаг даргын хувьд бол манай төвийг үзэж хараад маш сэтгэл өндөр байсан. Тэгээд Риотын төв Монгол болон одоо нийслэлийн засаг даргын хоорондын одоо зөв харилцан ярианаас дүгнэхэд бол цаашаа энэ төв маань бол дүүрэг болгонд байрлах нь зөв юм байна гэсэн ийм бас яриа хэлцээр бол зүгээр ямар ч гэсэн аман төвшөнд бол яриа хэлцээрийн төвшөнд бол ер нь явж байгаа. Мэдээлэл өгсөн танд их баярлалаа. За үзэгчдээ бид ногоон бүсээс буюу COP17-гийн илүү залуучууд иргэний нийгэм хувийн хөгжлийн зориулсан энэхүү нээлттэй хэсгээс хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Хишиг Сүрэнтэй энэхүү ярилцлаа.